Ядамсрангийн хоотой гэдэг. Би Говьалтай аймгийн цогцсомод төрж өссөн. Хөдөөний ил одоо нэг малчин айлын хүүхэд байсан. Хөдөө 20 нас хүртэл малдаар байж байгаа. Тэгээд зэрэгт ирсэн. 3 жилийн зэргийн албаасан. Их баг тэнгэрийг хамгаалдаг. Тийм дарга нарын хамгаалтын энд зогсдог тийм зэргүүд байсан. Тэнд харуулдагаарч 3 жилийг авсан. Тэгээд сүүлд энэ байгууллагатаа эргээд нягтлан бодох болсон. Тэгээд би ч одоо 27-тай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгсөн. 96 хүртэл би одоо засгийн газрын ордонд суусан хүлтэй. Хамгийн сүүлийн 2 жил нь засгийн газрын мэдээ сонины санхүү аж ахуйн хэлтсийн дарга гэж юм хийж байгаа. Тэгээд 96 онд тэтгэвртээ суусан. Одоо ер нь коммунистүүд сурталаар явж илээ л да. Бурхан бол Миний тарих толгой монхруулагч ард тамхи энтер гэлээд тэгдэг байсан шүү дээ. Хүн чи бие ядрахтай зэрэг янз бүрийн одоо юм эрэл хайгуул болдго юм байлээ шүү дээ. Өөрөөсөө годамжинд явж байгаа л нэг зүрхний цусан хангад дутагдаад унаад юм байл. Унаал тасгаа явцсан тэгээд дааны нэг өвгөн чирж хийсэн. Нэгдсэн 3-д ороод тэгсэн тэр дааны эмчилсэлдээ таны зүрхний чинь 75% нь ажилгүй 25% харинтай амьдэрч явсан байна гэж. Тэр зүрхэнд стенд гэж юм тавьсан. 8-ыг тавьсан. Нэг удаа 8-ыг тавьж байгаа байхгүй. Тэгээд тэр эмчтэр азар яасан. Сүүлд нь одоо бодож ахын мань ер нь бурхан над руу тэр эмчийг илгээсэн болж таарч байгаа байхгүй. Охин тэр айлбад явахаар нь тэгэл явсан. Тэгсэн үнэхээр надад тааламжтай сайхан сэтгэл төрүүлсэн. Тэгэл оол өдөө тэр чөрөөсөө гэртээ байж байгаа юм шиг тааваар байгаа нь хамгийн онцлогтой юм. Тэгээ одоо би бол социализмын үед зөндөл одоо сургууль, семинар, лекцэнд сууж исэн. Тэрнтэй ижилгүй шал өөр зохион байгуулалтаар явдаг учраас энэ надад их таалагдсан. Тэгээ юм нь бол ойлгогддог. Канон ослоод явчихдаг нь бол хамгийн чухал юм бэл. За тэгснийхаа дараагаар ширээгээр одоо ингээд ярилцдаг чөлөө цаг өгдөг. Энэ нь бол надад бол сургалтын бас нэлээд чухал хэлбэр байна гэж ингэж ойлгосон юм. Бурхантай харьцаад ирэхдээ зэрэг тэр эмчиг явуулахыг бол бурхан хийдэг юм байна гэж би ойлгосон. Тэгээ тэрийг айлбад зугал миний одоо хуучин үзэл бодлыг бол шал өөрчилж байгаа. Бүр одоо шинэ хүн болтор. Би өөрийгөө одоо шинэ хүн төрсөн юм шиг ингэж санаж байгаа. Ер нь бол дэлхийн ертөнцийн хүн төрлөختөн бол нэг аавтай байдаг нь бол хүний юм байна гэж ойлгосон шүү.